Нийт 3 зохиолоос бүрдэх энэхүү аудио номыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл та M-Book аппликейшнээр сонсоорой. Ганц мото. Зохиолыг бичсэн Хайтан. Дуу оруулсан Б. Оргил болд. Есдүгээр хэсэг. Чулуун дээр унаж хагарсан хөөрөг бөөрөөрөн 2-3 хэсэг болж хуваагдахад үнс шиг нунтаг цагаан зүйл бужигнаж хамар ам руу бөөн бөөнөр шуугин орох шиг хоолой ам загтнуулна. Зайран чулуун дээр ихэс чимхийг авч аман данхийн хэлэрэн тагнад нааж амталж үзээд нулим ав. Үүнийг харсан жанчив баахан санаа зовж яадаг вүлээ энэ тамхи бүр ангал хийж байснаас л үлдсэн бол та одоо удсав хамран загтнуулж байна уу тэгвэл буцаагаад найтаж хөө дэмийд гэвч өөрөн түүнийг шуналтай нариггүй авч хамартан чигэж гарлаа. Сая нэг сандрал тавигдах үед зайран ярианд орохоос эрс татгалзаж хойш сууж ирэхэд саран түнтэн ойр зүрийн үг солилоо. Жанчив гойн хөхнөр байдгаараа үржиж харагдахад хүүхэд бахын л хөгшин гочтой байсныг бүсгүй эргэн санав. Үеийн хүүхдүүдээс даруй 6-7 насаар ахмаа ихтэй үржгэр нүүрэн нарны өдөөс харж улам үрчийлгэн дуухан цан гэдэж нүдэн өнөөлхөн зогсох ажим. Сарангийн асуусан ганц нэг асуултанд хариулах зур зайран тэднээс хэдэн алхам холдож тэртэд харагдах ганц модны хоцорч үлдсэн хожуул руу гарч завилан суугаад хэнгэр хэзэн зөөлөн балбаж гарлаа. Өхрийн шир татаж хийсэн хуучин хэнгэрг нь балбахын аясаар чихний дэрэгдүр өнгөрөх хөнгөн чимээлж байв. Гэвч мөн удахад өнөгчмээ чихний хажуугаар сулөнгөрч байсан нь болж зүрхний гүнд тархины ёроолд хүртэл дөнгөн нь сонсогдож эхэллээ. Сүүлдэн саран хүүхний яриа аажмаар алсарч дуулдхан болов. Жанчив нэг гарынхан хуруугаар чихийг нь ямар нэгэн бөглж үү гэж бодохтон ухаж гарлаа. Дээрдэх биш улам дордож өөдөөс нь гарч суусан саран хүүхний ам хий тими ангалзаж эхлэв. Түүний чихэнд хэдэн алхмын цан суусан зайрангийн дэлдэх хэнгэрэгний дуу дүнгэнсээр ирээд наалдж гадах шиг санагдана. Байдал нэгэнт эвгүй болсныг мэдсэн жанчив таашуур тулан босго гэхэд хоёр хөл нь хүн их болцсон ойдтой. Дээр дор гიშгэж өвдөг нь суларж нугараад бүр алгахж болох янзгүй. Толгой нэргэж ам хамар нь тэрхэн зур омголтон хатаж байсан нь сүүлдэн нүд нь бүрлзэж эхлэхэд арг эдэргийн саваад ойчихжээ. Дээрээс нь өнгөж харсан хүүхний санаа зовж сандарсан царай үзэгдэд үгүй болов. Аав ээж хоёр сайн удахгүй салхитай байд өвсний үзүүр шарлаад эхэлнэ. Хадлан тижлээс өмнө хань нөхөртөө бол гэж намайг шавдуулж шаардаад л байна. Аргагүй дээ. Өдрөөр л хөгшөрч өөрийн ирэхгүй биеийн сулраад бяран дуусаад байгаа хоёр чинь өөр яалтаа вүлээ. Өвлийн хүйтэнд ходон харлуулчихгүй л хичээж байгаа байх та. Гэхэд жанчив тэгнэ тэр. Хоёр хөгшнийг бүр болохгүй бол манаатай ойр буу гэрэ. Би энэ өвөлдөн харж хандъя гэж маш чанга бараг хашгирах шахам хэлжээ. Саран гайхсан ч түүний сайхан сэтгэлд баярлаж танаа өвлжөө хаагур үлээ. Аав ээж хоёрт дуулгая. Цаад хоёр чинь танаатай айл буун гэвэл магнагаа гартал баярлах бах та. Юудаач та манайхаар нэг ирээж өөрөө хэлбэл дээрсэн. Гэхэд түүний яриаг төдийлөн анхаарсангүй. Чихэн ухсаар суухтан саран таны чих рүү хорхоо орчих уу гэж санаа зовнон асуув.
Жанчив нүрийн үрчилгэж нэгмо дэлтэн чихэн салжунтал ухаж гарлаа. Саран "Алуу ах минь, би хараад өгөх юм уу? Энэ гавь их ялаатай юм. Хараад хумсын шинээ шар тос 3 дээр хайлуулж аваад хийж ихвэл мөдхөн хөвөд гараад ирэндээ." Гэхэд Жанчив түүний хэлснийг огт сонссонгүй. Тэгснэн гинт босоод ирэв. Саран сандарч юу хийхээ мэдэхгүй эргэлзэж байтал Жанчив будсан унахтан өвдгөн нуг хийлгэн ихэд эвгүй унаад ирлээ. Тэгснэн босохоор оролдож эхлэхэд нь Саран хүүхэн сандарч түүний толгойг түшиж аваад "Жанчив аха, та чинь яаж байна? Зүгээр үү? Яаж гав та?" гэж сандран хэлэхдээ Жанчивын гүрээний судас гүрийтэл гарч ирээд зүрхнийг нь хэмнэлээр хурдан цохилж угааг анх удаа ийм тодор ингэтэл ойроос гарав. Гүрээний гол судасны хажуугаар олон нарийн судсууд гүрийн гарч ирээд хүрэнтэж байхдаа зэрэгцэн Жанчивын царай хүрлийн улайжээ. Нүднийх нь хүүхэн хараа хашаачим алга болжгоод цагаанаар эргэлдэн байх үед Саран хүүхэн зарингаас тусламж 3 тан ирээд байж. Харин тэр сонссон атлан огт тоолгүй буруу гарч суусан чигтэн хэнгэргийн нүдсээр. Барьсан хэнгэргнийхэн араар бүхтийн хамаг биеийн байдгаар нь хамж хумж суужгсан зайрангийн хэнгэргний дуу аажмаар чангарч ирлээ. Энгэх тусам Жанчивын хамаг биеийнх нь хүйтэн хөс чийгарч дээлийг нь хүртэл нэвт норгож ирэв. Саран сандарчаа "Яадаг үлээ зайрантан Жанчив ах болгоо байлээ шүү дээ" гэж сүүлийн удаа хамаг чангаар хашгиран хэлэхэд зайран "Наадга наанан оргичих. Хаягдмал юм хүний бид оржгоод хэрэг явдлын хажуугаар бөөн харлааж ирж. Орхих гэм. Тэгээд наанаасаа холд" хэмээн хашгирлаа. Зайрангийн хэлснээс цочсон уу? Жанчивын бие горхой цагаад болохоор тэмдрэл бүрийн тал дээш нь саруулзуулдаг шиг тээжигнснээс цочсон уу? Ухасгийн босч Жанчиваас холдов. Саран тэртээ олон жилийн өмнө хүүхэд байхдаа авгын талын ганц бие хүүхэн хээр ихс чончхоод эрэхтэн дэмэрч галзуурчсан байсныг саналаа. Бас л энэ нутагт болсон хэрэг. Тэгэхэд хэр варгийн хүн ойртоод хуравч шиг жижигхэн бүсгүйг дарж авч чадлагүй зөнд нь хаясан. Олс хизээр боож баглаад тавьчихаар яг л энэ Жанчив шиг татугнаж хамар амнаас нь зэрэг цусан судалтай цагаан хөөс чийгарч байснаас эцэг ихэн зөвлөж яриад охин нь суллаж тавив. Үүнийг л хүлээж байсан аятаа охин год үсэрч босоод ойг ороож гүүгээд алга болсон. Эргэж ирээгүй. Жанчив яг л түн шиг татгунаж байсан гинт хахуулан ханиаж эхлэхэд түүний амнаас мөн ижил цусан судалтай цагаан хөөс чийгарлаа. Хүүхэд насндан өмдөнд нөө шийдэл айдаг байсан тэр дүр зураг өмнө нь боддоор ахин давтагдаад Саран тэссэнгүй амаа даран уйлгэнсаар хойш ухрав. Зайрантан сая нэг бас жирэхтэн дуудлагаа дуудаж хэнгэргийн хээр тал хангай нутгаар нэг цөөрөдтөл чанга балбан. Өлмий дэрэн ээлжлэн өсөрч бүжиг маяг үзүүлж эхлэхэд Саран баг чадууг нь тайвширчээ. Урд бөө зайран гэж сураг сонсноос хэдрэг үжиглэн зүрхнийг нь угаас тэнгэрийг дуудлага гэж таньснанч тэрөө тайвширлаа. Зайран хөл дорон дэвгцэж хэнгэргийн дэлдэж басна гинт болж нэг газар нь таг зогсон гон нуруугаан бөхтийлхэн тойрон шин шилж гарлаа. Эгээтэл аратан амтэн хээр унсан хүнийг таньж ядаж байх шиг үл үзэгдэнэ. Тэгтэл Жанчив гинт босч ирээд дөрвөн хөлөлж хөв. Түүний өрөөс нь нүдний хүүхэн хараа бууж ирсэн үзэгдэвч нөгөө тал нь алга. Толгоогон гэлжийлхэн Саран тийш гараад шар шүтэн арзалзуулан инээхтэн уруу ламан шилэмтэн толонхож мартсангүй. Нутгийн нэртэй бараатаа ир Жанчивыг ийм байдалтай харсантан улам ихэр цожирдан айж нэгэлзүүлэх болбол буруу харан гүйчихэд бэлэн зогссон Сарангийн өмнөр зайран хөндлөж зогсоод толгойг нь сэгсчиж байлаа.
Хэр дунд нүдэнд үл харагдах ужиг холбоо сэргэлдэж цагилгаан адил цагилж байх шиг. Цайрын түнийг зогтахаас хамгаалж хашиж байх шиг тал бүрээс нь торч гэтэж алхаж байхад жанчууга дөрвөн хөлөлсөн чихтэн могой шиг шигшэргэн дуугаргаж ухарсаар хадны ам таглаж тавьсан том хадны өмнө ирлээ. Цайрын хэнгэргэн өмнөн гарган арьж жанчивтай барыг нүүр тулах шахам ойртоод хөнгөн дэлсэж өгвөл жанчив эрен гэдэстэй хар хорхолгон адил хөлөөрөн төрүүлж өнөөх хаданд тулж ирээд бөгсөн биеийн цээжин дадсар хад руу мөлгсөн чихтэн авирав. Саран энд үдсэн харсан хэрв өөр хүнд хэлвэл тэр лавтаа идэхгүй байсан мэдээж. Авирсан хүнэн төлөв төвшин зантай нас тогтсон эр жанчив гэвэл бүрж итгэхгүй. Хадаагүй хоёрыг завсар гарсан төөхрийн зайгаар дээлийнхэн хормойг чирсээр төвөггүй яваад орчихлоо. Зайрын хадны өмнө тэгнэж суугаад саранд богдсон авчрахыг даалгав. Сарвал ухаан нь золтойл тэнэж алга болчихоогүй бүсгүй гинэ тухайн орж чижирсэн гараараа богцыг нь газар чирсээр зарингийн дэргэд аваачжээ. Богцноос гүйдэтээ ус гарган ирж залиглаад хамгийн түрүүнд хэлсэн үг нь "Энэ хүн орчнонгийн их хурнаар хэдийн өнгөрч гисэн. Цогтой тал тийш хэвдэж багт нь хэсүүл юмнууд босгочхоод унаж яваа энэ байна." Гэхэн тэр саран зайрангийн хэлснийг сонсоод золтоол хашгирчихсангүй. Учир нь оржнон их хүйтэн өвөл дохойсон байжээ. Шуурга тавихын өмнө өхөн хяддын хоныг хариулж явсан хүүгээс сураг тасарчээ. Мөдгүйхэн шуураад их удвал хүндэрхэр байсан тул жанчив хүү борголдоотой хамт хонь уруудсан зүг рүү мордсон байна. Харамсалтай шүн дунд борголдоо өнөө хонь хариулж явсан хүүг осгочход багт нь цогцсыг нь хээр үлдээж гэлгүй тэрсээр хонио тун иржээ. Жанчивас сураг тасрав. Нүүр нүдгүй шуурч өмнөх хэдэн алхмын газарч үзэгдхэн байсан тул хүн бүр гэр гертэн бөгсөр нэг мэдэхэд 9 хонсон байлаа. Хавар цагт тавьсан шуурга бол харангадуулж алгахаар байж. Өвөл тулдаан ойрын хунгараар ус хийсээр шуурга намдахад мордсон зүгээс тэсвэр зүг зүүн хойноос дуу аясаар ирсэн нь жанчив байв. Нийт 3 зохиолоос бүрдэх энэхүү аудио номыг бүтэн хөлбөрөөр сонсохыг хүсвэл та Nbook аппликейшнээр сонсоорой.